Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг дэмжигч Teso Group. За эхлээд хоёулаа танилцъя. Сайн байна уу? Намайг Эрдэнэтр гэдэг. Сэтгэл заслчимч. За тэгэхээр ханд хосон шалтгаан нь юу вэ? Ханд хосон шалтгаан ерөнхийдөө айгүй урт хугацааны туршид нойр гүдэлтэй их нойр гүдэлтэй байгаа, амар их стресстэй байгаа. Тэгээд юм болгоно гэдэг амар их уур хүрнэ, хөвчлэн тэгээл ер нь ингээд ямар ч хобби гэж байха болцсон надаа. Ерөөсөн юу ч хиймээгүй санагддаг болцсон. Нэг тиймэрхүү шалтгаантай л ер нь бол холбогдъё гэж бодсон. Тэгээд эднэр маань ингээд нөгөөний сурж байгаа сургууль хичээл номтой илүү ачаалттай холбоотой юм болов гэж ер нь бол бодож байгаа. Өмнө нь болохоор нөгөө 22 онд сэтгцийн эрүүл мэндийн төв дээр үзүүлж исэн. Тэгэхэд тэр үед болохоор нөгөө нэг 2-3 сарын туршид маш хар дараад өдөр болгон хар дардаг гэсэн. Тэгээд ер нь бол үзүүлээд 22 оны 12 сард үзүүлж исэн баг. Тэгээд үзүүлээд эм бичүүлж аваад тэрийгээ бас яг заавраар нуугаад тэр үедээ бол тийм гайгүй болцсон. Тэгээ одоо сүүлийн үед дахиад жоохон буцаад хар дарах гад байгаа юм шиг. Тэгээ нөгөө хар дардгаасаа болоод унтмааргүй санагдаад айгаад ерсөн. Тэгээ нэг өдөрт нэг 3-4 цагийн ойртой. Тиймэрхүү маш их ачаалттай байдаг болохоор амар их стресстэй. Би бүр ингээ автобусанд сууж чадах болцсон заяа. Тэгээ автобусанд сууж чадахгүй гадуур явхлаар л ингээ уур хөрөл зөөр өрөөндөө л ганцаараа ингээ байж юмар санагдаал. Нэг тиймэрхүү болцсон. Яг сүүлийн нэгээс 2 жил юм уу? Яг 22 оноос хойш л гэсэн үг. Тиймэрхүү болцсон. Тэр 22 оны үед ч гэдэг юм уу? Юу болсон? Ямар нэгэн шалтгаан байгаа юу? Шалтгаан ер нь бол байхгүй. Яг 1-2 дугаар курстэй бол гайгүй байсан. Яг 10 жилдээ ч гэсэн ер нь гайгүй байсан. Тэгээд яг 3 дугаар курст ороод мэрэгжлийн хичээл орсондоош тэр юм уу? Ер нь бол нэг тийм айгүй их ядарсантай холбоотой гэж магадгүй гэж би бас бодоод байгаа. Хитрхи ачаал аваад өөр дээрээ. Тинээс болоод тэгсэн бич магадгүй л. Миний бодлоор л яг тийм. Тэгээ бас нэрээ юу жоохон ээжтэйгээ жоохон муудалцаад тэр үед. Ээжтэй жоохон нэлээд муудалцдаг байсан. Тэгээд тэрнээс хоошоо саяхан 9 сард бас ээжтэй нэлээд муудалцаад тэгээд бүр огт харьцаагүй. Сар 2 сар гараа харьцаагүй. Бид ингээ нэг гэрт байгаа штэ. Тэгээд ерөөсө 2 сар ингээ би битээ юу ч дуураагүй. Надад ч гэсэн ерөөсө ингээ дуурах ч хүсэл төрөхгүй. Энэ үнтэй харьцаад энэ гэдэг юм уу тиймэрхүү бодол амир төрдөг байсан. Тэгээд ер нь бол тэгж жагаад ээжээс уучлалтгүйгээд нийлсэн мөртлөө одоо буцаад аавтай муудалцсан. Ер нь бол хүнтэй жоох ингээд муудалцаа хүнд айгүйх гомдох гэдэг болсон байгаа. Яг нэг гомдохороо ингээд ерөөсөө тэр үнтэй харьцмааргүй санагдаад. Огт харьцмааргүй. Тийм. 3 дугаар курсээс хойш ачаал нь нэмэгдсэн гэснээс хойш ер нь зан аашны өрдөө болсон уу? Тийм, ер нь л тийм. Яг 3 дугаар курсын 10 сараас хойш ерөнхийдөө ийм айгүй түргэн уртай болсон. Амар түргэн уртай. Тэгээ юм хум авч шидлэнээр санагдана. Гэтэ би тэрийг эвлж болохгүй ингээд санагдаад байдаг байхгүй юу? Тэгсэн ч шиднэ. Тэгсэн ч гэсэн ер нь шиднэ. Тэгээд уурлна, шиднэ. Уцаа хүртэл ингээд шидээд хаглаад ингээд тэгжсэн. Тэгээд өөрийгөө жоохон гимтэж гээд байгаа юм шиг. Гимтэх жоохон талтай. Ер нь өмнө нь болохоор нэг ийм дээр ууж муугаал солиор л тэгсэн. Тэгээд яг тэр үед яг тэр 22 оны 12 сарын яг тэр үед болохоор өөрийгөө би ингээд зуурдаг болчихсон. Гараа ингэж зуурдаг. Өөрийгөө аягүй зуурдаг. Тэгээд яг тэгжиж нөгөө нэг хамаг стрессээ тайлаад байгаа юм шиг ингээд санагддаг. Яг юм ингээд базаж ингээд гартаа бүр ингэчиж өөрийнхөө стрессийг тайлаад байгаа юм шиг тэгж санагддаг байсан.
Тэгээ жоох өөрөө гинтэх гээл 22 оноос л анхдагд болсон юм шиг байна тийм үү? тийм юм бол Багадаа нь тийм байсан уу? багад ерөөсөө тийм байгаагүй. Багадаа ер нь бол айгүй тийм дуугай, дуулууртай хичээлэл хийдэг ер нь бол тийм л хүүхдээсэн. Тэгээ нэг амар олон найз нөхдөд ч гэсэндээ хэд их найз нөхдөдтэй тэгэл нэг амар багад нэг амар хэцүү юм бол байгаагүй. Хэд хүүхдтэй л идэх нь. 2 хүүхдтэй л том нь Ухаан орхоос гэр бүлийн уур амьсгал ямар байсан бэ? гэр бүл ер нь бол гайгүй. Гэхдээ аав нөгөө нэг 5 дугаар ангид байхад илүү Япон явцсан. Тэгээд нөгөө олон жил ирээгүй байж байгаа. Тэгээ ирээд ер нь бол тэгээ хамт амьдрахаа болцсон байхгүй яа. Тэгээ жоохон нэг 4 5 дугаарын хүртэл бол аавтайгаа ээжтэй яг ингээ бүтнээ амьдэрсэн. Тэгээ тэрнээс хойшоо ээжтэйгээ эмээтэйгээ дүүтэйгээ ингэж амьдэрсэн. Бага байхдаа бол ер нь дандаа л нэг хичээлэл хийдэг. Яг бүр яс тас ингээл хийх ёстой. Ингээд ер нь бол яс тас өссөн гэсэн. Нэг тийм амар хэцүү мэт юм бол байна. Хэрүүл уруул агсан согтуу эрхний асуудал Байхгүй. аав ээжээр хоорондоо эвтэй найртай. Тийм ер нь л зүгээр байсан. Аав нэрэд яагаад тустай амьдардаг гэсэн юм бол? Ээж аав хоёр өнөхөдөө тэгэл таарч тохирохгүй болсон юм уу мэдэхгүй юу ч гэсэн тэгэл салсан. Тэгэл тэр үед би ч өөрөө жоохон 8 дугаар анги лөө. Тийм байсан болохоор нэг сайн бас мэдэхгүй яг учир шалтгааны нь бол. Гэхдээ тэр салалт чамд яаж туссан бэ? Тэр үедээ нэг их юм бас бодоогүй. Гэхдээ яг хуу хаяа нэг бодож үйлдэг гэсэн л та. Ээж аав хоёр салцсан гэл. Хүүхдүүдийг ингээл харангуут ээж аавтайгаа хамт ингээл явж ийн гэл те. Парк марк тэр ингээл ээж аавтайгаа хөтөлцсөн ингээл явж ийн. Тэнгүүд би ингээл аль нэг юм тань. Тэ. Нэг бол ээжтэй, нэг бол аавтайгаа. Юусэн ингээл хамт байсан хугацаа нь айгу бага байсан шиг санагдаад байдаг байхгүй юу? Намайг 4 дугаар хүртэл байсан гэсэн үг шүү дээ. Тэгээ амар бага байсан шиг санагдаад жоохон тэр нь жоохон хамлтай байдаг байсан ч гэсэн нэг тийж амар хүнд бол нөлөөлөггүй байна. Чиний бодлоор. Тийм миний бодлоор. Гэхдээ үе бодогддог уу одоо? Тэр үед аав ээжтэйгээ хамт байсан бол Одоо нэг тэгж боддог. магадгүй тэгж бодогдож исэн үе би яг хөө тэр үед бол бодогдож исэн. Тийм тэр үед бод. За нэг 10 жилийн төгсгөл нэг тиймэрхүү бодол байсан. Тэгэл нэг оюутан болоод нэг тийм бодогдохой байсан. Тэгээд нэрэл болоогүй болол тэгэл салсан билгүү гэдэг юм уу тийм. Тэрэнд өөрийгөө ямар нэгэн байдлаар буруутгах ч гэдэг юм уу? Тийм бол бас байгаагүй. Ер нь бага байхдаа л зүгээр л байсан. Ер нь бол сая хэллээ шүү дээ. Бага байхдаа чи бол ер нь дуугай томоотой талын хөвгтөөсөн гэсэн үг үү? Цөөхөн найзтай. Өөр сэтгэл зүйн хувьд дотоод ертөнц нь ер нь ямар хөө байсан бол? Бага байхдаа. Тэ. Ер нь аав нь Япон явцсан. Жохон бага байхдаа бол жохон уйланхай байсан. Тэгээ амар гомдомхой. Амар уйланхай. Тэгэл ер нь жохон ийм төгсөлтэй намайг яачих бол личих бол гэл одоо буруу юм хийчих юм бол намайг шийдэх бол яах бол гэл тэ. Гэтэ намайг хизээч шийтгэж тэгэж зодож төхөж хараад одоо юу гэдэг загинж магийнхан гайгүйс ахгүй. Зодуулж идэр бол үзээгүй. Загинах бол байх. Гэтэ яг цөөхөн байдаг гэсэн. Тэсэн мөртлөө би ингэчих юм бол намайг яачих бол жоохон тиймэрхүү төгсөл жоохон байсан. Тэгээ одоо болохоор төгсөл нь илүү нэмэгдсэн гэх юм уу? Би ингээ хүн залах, утсаар ингээ хүн залгана штэ. Тэнгүүд л миний зүрх ингээ чичрээ зүрх дэлсээд байдаг. Тэгээд ингээ сургуулаас мэйл ирэх ч юм уу? Ямар нэг чат мат ер нь утас жоох ингээ дуурч муурахад жоох ингээ сандраад хин юугээд яаж байгаа л юу гэж хэлж байгаа бол ч гэдэм үү? Тиймэрхүү юм бодож аюу төгсдөг. Тэнгүүтээ нөгөө нэг өөр хүний утас ч гэсэн дуурахад аюу төгсдөг. Одоо хамт байж байгаа хүний утас дуураад тэнгүүт тэр цаана юу ярьж байгаа бол намайг ярьж байгаа болоо гэдэм үү? Одоо эмээ идэртэй хамт байж хаад эмээг утас дуурал явахад манай багш идэр залгацсан ч юм уу? Яаж мэдлээ мэдэхгүй намайг ингээд
хүн муулж байгаа юм болов уу гэх юм уу. Тийм хүн бодогддог. Утас дуурахад тийм мэйл ирэх эдэрт. Багт тийм байсан уу? Баг арай гайгүйсэн. Гэтэ байсан юм байна тийм үү? Гэтэ жоохон байсан. Гэтэ яг ингэж утас дуурж муухад юу бол биш. Зүгээр ингээд нэг юм хийчихэнгүүт намайг яах бол гэж амар боддог. Тийм болохоор би юусоо нэг элдв юм хийдэггүйсэн байхгүй. Ер нь бол томоотой. Гэтэ элдв юм хийхийг хүсдэг байсан уу? Ер нь бол хүүхдлэн ч хүсдэг л байсан баг. Тэр үед. Тэгэл гадуур ингээд тоглож моглол ингээд тэгж юмар л байдаг байсан. Тэгээд нэг их тэгж гарч марж байдаг болохоор. Багада уйланхай байсан гэсэн шүү дээ. Яагаад юм бол юунд уйлдаг байсан? Мэдхгүй ингээл намайг ингээд одоо эмээтэйгээ ер нь бол илүү дотно байдаг байхгүй. Тэнгүүд эмээ ингээд хааш чин дэлгүүр ч юм уу ажилтаа ч юм уу ингээд явчих шүү дээ. Тэнгүүд дагаж ингээд уйлаад идэв. Намайг ингээд хаяа авчлаа гэж бодоод уйлаад идэв гэсэн. Тэгээ ээж идэрч гэсэн. За ээж идэрч явах гайгүй. Ер нь эмээг ингээл намайг хаяа авчлаа гэл уйлдаг. Тэгэл ингээд юм өрөвдөж бас амар уйлдаг. Тэгээд тэр хүнийг хараад тэр хүн ингэж явж ин даа гэж бодоод өрөвдөөл уйлал. Тийм. Хаягдахаас айдаг байсан. Тийм. Багасаа л юм эмээ идэр ингээл хаяа авчих үдэ гэж бодоод юм. Аав идэр тий одоо Япон явцсан байхтнууд тэгэл ингээ хаяа авчлаа да явчлаа гэж төлөвлөл. Тэгээс одоо ч гэсэн ерөнхийдөө тийм юм бас байгаа. Ингээд хүн хаягдмааргүй санагдаад хүнд ингээ хаягдах юм бол надаа амар муухай мэдрэмж төрнө штэ. Дотор амар муухай. Тийм болохоор төрүүлээд хайчмаарч юм шиг. Тийм санагд. Тэгээд хүнтэй ер нь жоохон яг юм хоорондын дотны харилцаа үүсэх нь бага болцсон. Одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд штэ. Тэгж юм жоохон чадахгүй. Аавтайгаа явахаас өмнө хэр дотно байсан? Ер нь бол дотно байсан. Юм байнга л хамт явж идэг. Тэгэл хамт ингээл ажилтнад такси максинд хамт ингээл явж муугал. Ер нь байнга л хамт идэг. Аав нь эрхлүүлдэг байсан. Тэгээ аав их эрхлүүлдэг байсан. Аав нь явсан нь чамд ямар байсан? Аав явхад бас жоохон хэцүү байсан. Энэ л энэ хүнгээ авчлаа да. Одоо би яах вүлээ ч гэдэг юм уу. Тэр жоох хүүхдээ шүү дээ. Хинсэн мөртлөөл амар уйлал би одоо амар санаж ин манд ин. Тэр үедээ нэлээд амар уйлжсэн. Тэгэхээр ер нь бол аав явсан нь бол нэлээд том сэтгэл зүйн гэмтэл болсон гэж ойлгож болох уу? Тийм. Жижиг айлын. Аав яваад ер нь бас нэг тийм юу гэмээр юм бэ? Аав ингээ явснаас хойшоо бүр илүү их ингэж гуниглах уу одоо тэргээд гуниглах уу юу тийм болсон байхгүй юу? Юм жоох сонирн болсон. Тэгээ одоо ингээл хүүхдүүд ингээд аав энэ гэл янгот миний аав үхсэн юм шиг надад тийм санагддаг. Тэгээ одоо үхсэн юм шиг гэж одоо юу одоо аав нь ингээд байхгүй бүр байхгүй болсон юм шиг надад тийм санагддаг байсан. Тэгээ тэр үед бол гоё маа аавтайч гэж боддог ч юм тийм хүмүүсийг тэгсэн мөртлөө зүгээр л миний аав бол тэнд холлоо болохоос амьд байгаа. Тэгтээ яг үүндээ болохоор надаа яг бүр ингээд байхгүй болсон юм шиг тийм санагддаг. Тэр байхгүй болчихсон юм шиг санагддагт нь чи өөрийгөө буруутгах ч гэдэг юм уу? Өөрийгөө л хизээч нэг юмд бол буруутгах чагаагүй. Одоо магадгүй тэр халиу жижиг халиунаг чи бодоход чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо юу хитрхи тийм дуулууртай хитрхи томоотой байсан юм шиг санагдаад байна. Тэр нөгөө уйлдаг, аавгаа сандаг, тэр хаягдсан юм шиг мэдрэгдэг тэр халиунаг бодохоор. Ер нь бол өмнө их бодож үзэж байгаагүй юм байна. Одоо ингэ бодоход бол жоохон тэр үедээ ямар ч байсан сайн хэлж мэдэхгүй. Магадгүй өрөвдөгч гэдэг юм уу тэр жижиг халиунаг. Ер нь бол өрөвдөж чинь ингээд яг одоо ингэ бодоод үзэхэд. Яг баг багт ингээд явцсан тэгэл тэр үедээ гомдоол уйлал хүнд ингээл хаягдчих юм шиг ингээл санагдал ганцаараа үлдчих юм шиг санагдал тий.
Аавын орон зайг эмээ бөгсөн юм шиг байна тийм үү? Тийм, ер нь Яг бөглж чадсан уу? чадсан ер нь. Ээж яадаг байсан. Ээж ер нь бол гайгүй, ээжтэй нэг бага байхад бол гайгүйсэн. Том болол жоохон хэрэлдэх гээл өсвөр насндаа ч ер нь зүгээр байсан. Нэг жоохон нэг оюутан болол ер нь бол нэг тиймэрхүү хэрэлдэж гэдэг талтай болсон. Ээж яг бага байхад бас их хэрхлүүлдэг. Ер нь бол айлын жоох ирэх талтай өссөн гэх юм уу? Бага юм эрхлүүлэн ерөөсөө ингээд загинж додох нь ерөөсөө айгүй бага. Нэг амар тийм хүнд нэг ээж нэг тийм одоо юу гэх юм тийм нэг сэтгэл зүйд нөлөөлчмөр юм бол хийгээгүй. Гэтэ нөгөө талаар нөгөө эрх байна гэдэг нь өөрөө эмзэг буюу өртөмтгий гэдгийг мэдэх үү? Эмзэг тэгээд янз бүрийн асуудал өртөх магадлал өндөртэй. Сэтгэл зүйн асуудлуудад. Тэрийг мэдэх үү ер нь? Тэ. Ер нь бол тийм байдаг. Тэгэхээр хаягдахаас айдаг айдас тийм үү? Тэгэхээр хаягдчих юм бол чанд одоо чинь яах вэ? Ямар мэдрэмж төрөх вэ? Яг хаягдчих юм бол ингээд дотор амар хүндрээд ирдэг. Ингээд бүр нэг юм нүх үүссэн юм шиг санагдал ингээд. Тэгээ амьсгаа тавчтаад ерөөс амьсгалж чадахгүй ч байгаа юм шиг амьсгаа тавчтаал шууд тэгээд ирдэг. Яг тэгээд л жоохон тайвшрах ингээд аргаа ерөөсөө олж чаддгүй. Яг тийм хаягдсан тийм мэдрэмж авсан нэг ганц хоёр үе бол байсан. Тэгэхээр ямар үед байсан бэ тэр нь? Тэгвэл нөө дайд залуу өдрөөс салж малаад ч юм. Тийм үед л ер нь амар мэдрэмж авчихсан. Яг ингээд нүх ухаад орсон юм шиг ингээд ерөөсөө тэгээ бүр нэг тавчтаад ингээд би бүр ингээд гэл орон дээр яг ингээд суудаг бүр. Тэгээ уйлж чадахгүй, яач чадахгүй ингээд. Амьсгал тав. Тийм л мэдрэмж төрдөг. Яг тийм хаягдсан мэдрэмж авбал. Тэр уйлж чадахгүй байх хэцүү вэ? Ер нь хэцүү шнэ. Уйлчвал ингээд дотор онгоогоо нэг гоё болчих юм шиг санагддаг штеп. Тэгээ яг уйлж чадахгүй болохоор уйлчих юмсан. Тэгэхгүй бол дотор ингээд бүр амар хүнд юм дараад идэг байхгүй. Тэгээ уйлж чадахгүй байхлаа бүр амар хэцүү. Тэгвэл айчмдаа л гайг болох уу? Тийм тэгж байгаа л нэг жоохон амьсгаа аваад өөрөө нөгөө амьсгалын дасгал идэр хийгээд гүнзгий амьсгал аваад ирэхээр арай гайг болдог. Гэхдээ тэр нь ингээд бодогдсоор л байдаг надаа. Ингээд ер нь нэлийн урт хугацаанд бодогддог. За нэг сар 2 сар мар өдөр бол ер нь богиндоо л орох байх. 2-3 сар ч юм уу тий. Тэр нь ингээд бодогдоод тэр хүн надаа юу хийсэн бэлээ гэдэг ингээд байн гинт ингээд бодолд орж ирээд. Тэнгүүт л тэр бодол ингээ ороод ирчингүүт л дахиад амьсгал тавчтаал ингээ сонир болол. Зүрх ингээ дийлсээд зүрхт ингээ дийлсэхээрээ ийм одоо хэгтэж байхад ингээ зүрх ингээ дийлсэх юм бол юу яадаг? Газар хөдлөөд байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг. Яг тэгж яг хүчтэй дийлсдэг гэсэн зүрх. Тийм. Тэгэхээр амьсгалын дасгал эднээс л хийдэг. Тийм. Уртад гүнзгий амьсгаа аваад тий. Тийм юм хийдэг байсан. Өөр нэг юм хийдэг хүн. Тэгээд дуу сонсно. Тэгээд дуу сонсоод нэг сонсохдоо нөгөө нэг гунигтай дуу сонсчих юм бол надад улам хэцүү болчихно гэж би бодоод тэгээд арай өөр жанрын дуу сонсдог гэх юм уу. Одоо нэг тийм юм бодогдуулахгүй байх төрлийн дуу сонсдог гэсэн аахгүй юу. Одоо жишээ нь би ингээд одоо рэп дуу ч юм уу ингээд сонсдог. Яг ингээд өдөр тутамдаа сонсдог байлаа гэхэд би тэрнээсээ өөр юм сонсдог. Шал бүр өөр одоо зохиолын дуу муу ч юм уу. Яг тийм үедээ чахлан тий. Тийм зохиолын дуу муу сонсчихлаа. Надад өөр юм ингээд бодогдоод нөө уул устанд бодогддог ч юм уу яадаг чинь. Тэг өөр юм бодогдоод байдаг болохоор тиймэрхүү дуу ер нь сонсно. Яг тийм хэцүү байгаа үедээ. Тэгэхээр арай гайг болдог. Тий арай гайг болдог. Өөр юм бодогдоод. Гэтэ бүр мөс арилах уу? Арилахгүй. Тэр үедээ л гайг болно тийм. Тэр үедээ л гайг болчоод сүл дахиад заал бодогдоод сонирн болоод тэгээд ирдэг. Тийм.
Тэгэл ёстой нөгөө цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэдэг шиг Тийм. аяндаа Явцтай гайг болчихдог. Гэтэ дараа нь ч гэсэн хаа нэг гарч ирэх үү? Тэр үед дэгжээж үлээ тийм байх. Тийм. Хаяа ерөн тэгэл Одоо ч гэсэн нэ. одоо ч гэсэн юм. Тэр нь хэцүү юу? Одоо л нэг хэцүү байх болсон. Зүгээр одоо бол зүгээр ингээл болол өнгөрсөн үйл явдал шиг санагдах уу? Тийм. Одоо л за тэр үед тэгсэн юм чин дээ гэл. Одоо тэр үед надад хэцүү байсан ч гэсэн одоо би ингээд зүгээр явж байгаа юм чи одоо яах вэ гэж боддог ч юм уу. Одоо л ерөнхийдөө гайгүй. Тэр үед уур нь хүрдэг байсан уу? Уур хүрэх штэ амар. Хинд нөгөөнд. Нөгөө хүнд зүр би юу жоохон төргөөртэй хүн болгонд л уралчих гэдэг. Гадуурч зүгээр явж чаддаггүй. Одоо ингээд хүн миний урдуур ингээл ороод амар удаан алхаад байгаа юм бэл. Энийг юм ч одоо яагаад ингээд удаан алхаад байгаа юм ч гэдэм үү. Дотроо тэгж уултай. Хурдан алхаж болдгоо бах та гэдэг ч юм уу тий. Хүмүүсийг жоох ингээд буруутгах гэдэг. Бүх юм одоо миний зөв юм шиг тий. Би зөвхөн одоо хүмүүс миний замд юусоо садаа болж болохгүй юм шиг тэгж аашилж тэгж дотроо уралдаг. Хэрвээ тэр уураа би гадагшаа гаргадаг байсан бол аль хэдийн яатсан жоох юм лээ бас хэлж мэдэхгүй. Ер нь дотроо амар уурлал. Тэсгэрлэхэд ер нь бол хэцүү болдог. Гэтэ дотроо ингээл заа гэл. Бага байхдаа уур нь яадаг байсан ба. Бага байхад бас ер нь жоох түргэндөө уртайсан. Тэг ингээд хичээлдээ ингээ хоцрох гээд ч гэдэм юм уу. Тэнгүүт ингээ уурлал автобусны жолооч нь хурдтай явж өгөхгүй байна. Гэл ер нь жоохон өөрөөсөө жоохон бусдыг жоохон буруутгах гэдэг гэх юм уу. Энэ тиймэрхүү ууртай байсан. Хоцрох гээд чингээ авахгүй байна. Одоо ингээд маа сургууль ингээд жагсаж ордог гэсэн аахгүй. Тэнгүүт би яахлаар энэ хойно жагсах хэвтэй. Одоо энэ хойно жагсахар чи ингээд амар удаа орол би ингээд хоцорчул яах юм гэдэг юм. Уг нь яг ингээд дөрмээрээ ястаас ингээл хоцрохгүй тий юмд яг ингээ ястаас хандах хэвээр гэдгийг мэддэг. Яа тэрэндээ ингээд нөгөө дөрмөндөө нөгөө баригдах гад хитрхийх тэгэж уурлаад идэг байсан юм уу яадаг байсан. Тэгэж болохгүй ингэж болохгүй гэдэгтээ бүр ингээд бат ингээд зогсдог байсан. Тэрнээсээ жоохон хазаах гингүүт уур хүрээд ер нь тийм айгүй нэлийн ууртай байсан баг багта. Одоо ч гэсэн ер нь нэлийн түргүү ууртай амар. Ээж нь ямар хүн бэ сэтгэл зүйд? Ээж ер нь бол жоохон чимээгүй дуугай тиймгүй л нэг сэтгэл санаагаа одоо тийм байд би тэгж ингэж ууралж ин гэдэг юм уу. Тэгж ил гаргаад байдаггүй. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Тийм. Ээж нэг тиймэрхүү. Эмээ. Эмээ болохоор сүүлийн үед жоохон сэтгэл хөдлөл нь жоохон ил болоод ирсэн. Чанга бага байхад? Бага байхад бас л нэг сэтгэл хөдлөл нь гаргадаггүй л байсан. Тийм. Тэгээ би болохоор яа багтаал тийм бараг ганцаараа шахуу тийм ингээл уурлал эсвэл уйлал хийдэг. Яг ингээ бүр хөхөрж инээж минийгээл тэгчихсэн үе бол сандгүй. Яг тэгж ууралж гомдж гүнгэлжсэн ч юм уу уйлжсэн тиймэрхүү үеүүд нь бол гайгүй санагддаг. Тийм. Аав нь ямар хүү юм? Аав болохоор сэтгэл зүйд. Аав ер нь л жоохон төргөөртэй. Гэтээ яг нөгөө гэр бүлийнхэндээ яг тэгж уураал гаргадаггүйсэн. Яг бусад хүмүүст гаргаад идэг юм шиг санагддаг. Одоо машин бариад явж байхдаа ч юм уу тий. Яг ер нь л начил юм байна. Чи аав шиг. Тийм. Тэгээ ингээд яагаад энэ нөгөө машин бариад явж байхдаа ч юм уу яагаад байгаа ч гэдэм үү тий нөгөө хүмүүстэй ингээл тэгдэг. Ер нь жоохон бусад хүмүүст жоохон төргөөртэй. Тийм. Ээжийн хувьд болохоор ерөөсөө тэг сэтгэл хөдлөлөө нэг чиглэл гаргадаггүй нэг жоохон харахад нэг зантай юм шиг тийм хүмүүс эд чинь сэтгэл хөдлөлөө гаргадаг хүмүүс яг тийм л харагддаг тийм. Тэгвэл магадгүй одоо чиний уур ааваас үүдэлтэй ч гэдэг юм уу? Тиймэрхүү байж магадгүй. Гэхдээ гайгүй бах л гэж. Эсвэл магадгүй чи багада ирэх байсан. Ирэх дураараа. Тийм дураараа гэж хэлэх нь бас хэцүү шүү дээ.
Би нөгөө нэг дөрмийн дагуу яг ингээл явдаг. Тийм байх ёстой. Тийм яг ийм байх ёстой. Яг ээжийн үгээр яг аавын үгээр. Тэг яг нөгөө сургуулийн дүрм яг тэрнийг дааж мөрддөг гэсэн болохоор арай нэг тийм дураараа бол байгаагүй. Ер нь тэгтээ жоох ирэх бол байсан. Одоо ярьдаг ч төгс байдлын комплекс. Тийм байсан уу? Ер нь л тийм. Жоох. Яг цагтаа очихгүй бол уур хүрээл ингээд сонирм бол тэгтээ. Ээж юм аав ч юм уу төгс байдлын комплекс та юу? Тийм баг. Имээ юу? Тэг би имийг тэгж бодоод идэв жоох. Яг ингээл нэг юм буруу газар тавьчихсан. Тэнийг инглээ тэглээ гэж жоохон өвглээд идэв шүү дээ. Ер нь жоохон тэгж өгүүлдэг. Тэг ингээл гэр цэвэрхэн багц чинь амар заваа юм шиг харагдмаар л тийм. Нэг тиймэрхүү. Имээ тийм. Тэнгүү тэргээ чамд хэлнэ. Тий. Тэг чи тэгсэнгүй гэсэн жоохон загна. Тэнгүү чи яах вэ? Загнуулангууд. Ер нь жоохон уур хүрдэг дотроо. Нөгөө талаар түгшин бас ингээл. Уур хүрээл зүрх дэлсэл ёо. Заавал надаа ингэж хэлэх хэрэгтэй байх та. Тэгвэл чи зүгээр л шүү дээ. Энийг чинь зүгээр ингээл явуучих болчих юм дээр чи яагаад ингэж намайг загнаад байгаа ч гэдэг юм. Дотроо л тэгж боддог. Би хизэж ил гаргаж чаддаггүй байхгүй юу? Ил гаргахчвал яах вэ? Ил гаргахчвал нөгөө хүний гомдоочих юм шиг санагдал. Дахиад буруутчих юм шиг санагдал. Тэгдэг болохоор ингээ уураа дотроо барихыг ер нь л хийдэг. Уг нь гаргахчвал амар уу? Уг нь л гаргахчвал амар зүгээр байгаа байхгүй юу? Тэгэл ер нь өрөөндөө ороод өөртөө тэрийг ингээд гаргадаг гэх юм уу? Жохон юм ингээд барьж бадаж эсвэл юм шидэд ч юм уу? Тэгээ дотроо нэг ингээд амьсгалаа ингээ удаан түүч ихлээр бас гайг болчдөг. Тэгж мэгээл жоох уураа гаргана. Түүнээс нөгөө хүндээ уураа гаргахыг ихлээр гаргаж чаддгүй. Гомдоо чинь эсвэл гинтээ чинь тийм юм шиг санагдаад надад. Нөгөө талаар чи өөртөө хэр өндөр шаардлага тавьдаг вэ? Ер нь л өндөр шаардлага. Би ийм байх ёстой. Тийм. Ер нь бол өндөр шаардлага тавина шүү. Яг би заавал одоо нэг хичээл байлаа гэхэд заавал энэ дээр тийм байх ёстой. Тэрийг ингээ заавал ингэж хийх ёстой. Тэг яг тэр дагуу л хийдэг ер нь бол. Яг өөрийнхөө одоо яг цагийн хуваарийнхаа дагуу гэдэг шиг. Яг ингээл өөртөө нэг зорилго тавиал за би тэрийг одоо өнөөдөр ингэх ёстой, маргааш тэгэх ёстой гэх яг тэр шаардлагын дагуу ингэж хийдэг. Тэгээд юу одоо өөр юуныхаа хувьд болохоор би нэг хүмүүнтэй ингээл уулз штэ. Тэнгүүд л за би тэр хүнтэй уулзахдаа тийм байх хэрэгтэй. Тийм байхгүй бол ингээ болохгүй ч гэдэг юм уу. Тэ. Ер нь бол яг л бас таслан гэж төлөвлөөл яг ийм л байх туртай. Тийм байж чадахгүй бол чинийхээр болохгүй дахиад уурлах уу? Дахиад уурлах. Амар уур хүрнэ. Хэр шартав? Шар ер нь гайгүй штэ. Их амар тэгээд хайж чаддаг. Тийм. Тэгээл болохгүй л ингээ хайждаг. Ээж тийм бохгүй юу? Манай ээж болохгүй за болохгүй юм байлгүй дээ гэж тэгчдэг. Тэгээд яг хуу өмнө нь болохоор жоохон шартай дөө байсан. Ингээ заавал тэрийг авдаг. Би өнөөдөр одоо нэг ундаа авч уун гэсэн бол би заавал өнөөдөр тэр ундаагаа авч уух хэвээр. Маргааш би хизээч тэр ундааг авч уухгүй. Би маргааш авч уух юм бол надаа ямар ч тийм гой санагдахгүй гэдэг тийм байсан. Одоо яг сүүлийн үед жоохон арай гайг болчиход байгаа. Өмнө гэдэг нь хизээ вэ? За нэг багасаа л тийм байсан дөө. Авч чадахгүй бол яах вэ? Авч чадахгүй бол бас л уур хүрнэ. Ойлгох уу? Уйлна. Тэгээ өөртөө бас хаяа уур хүрнэ. Би яагаад ингэж энийг авч чадахгүй байгаа юм те. Яагаад надаа ингэж хүн одоо жоохон байхад бол яагаад надад авч өгөхгүй юм гэдэгсэн бол одоо л би яагаад энийг ингэ авч чадахгүй байгаа. Яагаад энийг ингэ болгож чадахгүй байгаа гэж өөртөө амар бас уур хүрдэг байсан. Тэгээ одоо арай гайг болцсон нэг 23 оны сүүлмэлээс юм арай гайг болцсон. Саяхнаас л юм. Яагаад? Тэгэл нөө ээж л хэлэхгүй юу надаа. Чи тэгээд олдохгүй л тэгээ хаяа суурч тэр чин сэтгэл дамар гэл. Тэгэл би за нэрэл тэгээ болохгүй болж битгэхгүй юм заавал болохгүй яах вэ гэж бодоод тэгээ нэг жоохон хайж сурах гад жоохон хичээгээд тэгээд байгаад байгаа. Тийм.
Өөрийгөө гэмтээсний дараа ямар мэдрэмж төрөх вэ? Тайвширчдаг. Тэгээ нэг жоохон гайгүй болоод тэг маргааш өглөө нь тэрийг ингээ харахаар ингээ сорим мөр үлдсэн байж тээ. Тэгэнгүүт яагаад би ингэж үдээ штэ тэнийг юм гэж боддог. Гэтэ яг тухайн үед бол надад яг тайвшрал өгдөг ганц юм байсан. Тэгээл маргааш нь харахаар жоохон сонир санагддаг байсан ч гэсэндээ дахиад тэрийгэ хийдэг. Тэгээ одоо бол зүгээр одоо гайг болчихсон. Одоо өөрийгөө гэмтэхгүй байгаа. Одоо гэмтэхгүй. Яаж ч урч исэн. Яаж ч үржсэн гайгүй. Юм шийдэх нь бол ярьлаагүй. Тэгээ өөрийгөө гэмтэхгүй айл бол надад би нүунийг сэтгэл эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлчихсэн гэдгийгсэн шүү дээ. Тэгэд үзүүлээ нөгөө эмчтэйгээ ярьж байхад тэгсэн байхгүй. Чи ингээд халиуна минь ээ одоо чи өөрийгөө ингээд мааж заажаад ингээд сорь үлдээгээд тах юм бол дараа нь ээж болоод чи яах юм? Тэгээ ээж нь ингээд байсан ингээд хүүхдүүдтэй тэгж хэлэх юм уу гэж эмч надад хэлчихсэн байхгүй. Тэгээ би дотроо бодоод за тийм дээ нэрээ сорим морьтой их юм муухах чи муухах штэ. Тэгээ дараа нь ингээд ээж мэж болоод гэд хүүхдүүд юу гэж бодох юм бэлээ намаа дуурайгаа дахиад ийм болох юм бэлүү. Тэгж бодоод юу нь бол өөрийгөө айлуулах гэмтэхгүйгээр жоохон өөр аргаар жоохон стрессээ тайлдаг ч юм уураа тайлдаг болсон. Тэгтэл автогаа муутсан байгаа шүү дээ. Тэгтээ автаа муутсан. Автогаа муудсны дараа ямар мэдрэмж вэ? Үзий ядах мэдрэмж юм. Аавгаа. Тий. Ер нь юунаас болсон автогаа? Аав жоохон нэг хотлоо ярьтаа. Тэгээд ер нь бол тэрэнд нь ингээ уур хүрээд яад надад ингэж хотлоо ярьж байгаа юм бол тий. Ганц ингээд хайртай охин байгаа штэ. Тэгээ охин байх чинь надад ингээ хотлоо ярьсан. Тэнгүүт ингээл амар уур хүрсэн. Тэг би аав руу ингээд хэлсэн. Гомцсон уу? Гомцсон. Тэг би аав танд ингээ гомдож чинь юу яа та надад ингээ хотлоо хэлээд байгаа ингээд хэлсэн чинь нам блок хийсэн байхгүй. Тэг ерөөсөө хайрцахгүй. Тэгээ ингээд тэгснээ нөө юу байсан. Дүүтэй нэг дүүг нэг загнаждаг байхгүй юу би. Тэгээ тэгсэн чинь аав блоко гаргаж залгаснаа намайг загнаад яасан ер нь л жоохон хараах маягтай загнасан намайг. Тэгэл тэнгүүт нь бүр гомдоол уйлал даад би одоо ингээд баг аавгүй юм шиг амьдрсан ч яах вэ надаа гэж бодол төрж исэн тэр үедээ л. Гэхдээ аавдаа хайртай. Ер нь л хайртай. Багтчаа ингээд эрхлүүлж яасан, хамт явж яасан. Тийм. Ер нь аавд ер нь л хайртай. Тэгээд тэр харааж марааж нөө өмнө нь тэгж аавд энэ төр хараалгуулж эсвэл загнуулж нэг үзэж байгаагүй байхгүй юу. Тэгэл жоохон нэг гинт нэг тэгж харааж загнасан чинь жоохон эвгүй санагдсан юм амар гомдсон лав. Тэрэнд бол амар гомц. Одоо хүртэл нэг гомдол нэг тайлагдаагүй л. Тэр нь хизээв. Тэр нөгөө загнаг нь үү? Тий. Саяхан штэ. 2 сарын өмнө шахах баха. Тэр үеэд л. Магадгүй гомдод уйлмаар санагдчихсан. Шууд уйлсан бай. Тэг хичээл дээр суужсэн байхгүй юу? Тэг ингээд дараа нь ярих гэсэн чинь тэгээ загнаж магнаа. Тэнгүүт нь тэгээ шууд уйлал. Юусэн жоохон хаяа нүлэмсаа ерөөсөө захирч чадахгүй. Хаяа нүлмэс ерөөсөө гарахгүй. Тэгэл тэр үед бол амар гомдтой. Амар үлсэн. Ээжтэйгээ юунаас болсон? Ээжтэй болохоор бас юунаас ч боллоо. Ээжтэй болохоор жоохон хүнд асуудлаар гэх юм уу? Ээжийн нэг найзынх нь асуудлаар ер нь л жоохон муудалцаад. Тэг би тэр хүнд нь айгу дургу ээж тэр хүнтэй ингээд одоо хамт байгаад идэг гэсэн үг байхгүй юу? Байхын цаашаа юм даа. Нийлээд яваад идэг. Тэг би тэр хүнд амар дургу. Тэгээд ер нь л ээжэд тэгж аюу олон удаа хэлжсэн ээж тэгээ болохгүй болохоор амар уур хүрж исэн. Тэгэл шууд ээж дуурлал. Би ээж рүү нь л уурлал амар уурлчаад идэг. Ягаад ч тийм. Эсвэл ээж надад их юм хэлдэг болохоор тэгж уурлаад идэм үү ээж рүү амар уурлчаад идэг. Тэнд бол харамсдаг. Тэгээд тухайн үед ээжтэй нэг 2 сар ерөөсөө огт юу ч дуураагүй бүр. Нүдрүүн ч хараагүй битээ нэг гэртээ чийж. Тэгээд ээж бол надад амар гомцсон баг. Би ч нэг ээж нэг гомдоогүй зүгээр амар уур хуржсэн байхгүй. Тэгээд ээж бол надад гомдоод нэг юм яриаггүй. Чи бол ээжигээ гомдоож байгаагаа бол мэдэрч байсан. Мэдчихсэн. Муухай үг. Тэгтээ яг харааж зөхгүй л дээ.
зүгээр ингээд болооч таач гэдэг юм уу нэг жоохон эвгүй гэж рүүгээ шийдсэн бах гэж бодод тээ. Тийм тэгээд ээжийг жоохон нэлээд гомдоосон бах тэр үедээ. Тэгээ буцаад яхаа уучлалтгүйгаа тэгээд ер нь л нийлээл буцаад гайгүй болсон баг. Хэн эхэлж уучлах байсан? Би эхэлж байна. Ээж ер нь л эхэлж уучлахгүй гэж байдгүй байхгүй. Тийм. Тэгэл би ер нь л ээж өхнийгөө уучлаарай одоо тэгчиж тийхгүй гээл. Тэгэл ээж нь яаж хүлээж авсан? ээж гэж гисэн уучлаарай л гэсэн. Тэгэл жоохон бит хоёр юм хам яриа л тий. Тэр хүн яагаад ингэ байдیں۔ Яагаад одоо ээж аав хоёр жоохон ингэ яадаг байсан ч гэдэм юм. Тиймэрхүү талаар жоохон ээжтэй ярилцаад тэгээ тэр үедээ нэг жоохон тиймэрхүү юм ярилцаад буцаа эвлэрч ирсэн. Ээжгээ ч гэсэн уучлаарай гэхэд чамд ямар мэдрэмж төрж ирсэн? Шууд үйлжсэн. Амар яа заашгүй дээ. Намайг одоо уучлахгүй болов гэж амар бодчихсан байхгүй юу? Амар гомдооч юмсэг санагдаад тэгээ тэнгуут нь яа заашгүй дээ гэж бодоод. Тэгээ бас тэгээл үйлжсэн дөө. Ер нь бол гэмшилтэй л яваад байсан юм шиг байна. Гэмшилтэй. Одоо ч гэсэн ингээ бодглоор бас хэцүү санагдаад дээ. Ээж рүү хүн төрсөн ээж рүүгээ ингээл тиймэрхүү ингээ шийдэж ийн гэдэг чинь амар ахгүй. Тэгэхээр ер нь бол нэлээд амар өгшөдсөн юм шиг байна тийм үү? Тийм яг хараал мараал бол биш. Гэхдээ жоохон сэтгэлд нь юм хийчихээр л үгүйсэн баах гэж бодоод. Ер нь бол нэг юм байдаг. Хүн хамгийн дотныхоо хүнд гомдоод хамгийн дотныхоо хүнтэй муудалцахад ер нь хамгийн муухай үгээ хэлдэг. Яг нөгөө хамгийн эмзэг сэдвийг мэддэг учраас яг тэрлүү надгсан. Тийм үгээ хэлдэг. Юу гэж бодож байна? Ер нь л тэгсэн л ах ээж рүү л. Тийм. Ээжтэй ер нь нэлээд дотнохгүй хамаг юмаа л ер нь л гайгүй ярьцдаг. Би өөрөө бол ээж бол надад нэг ярьдгүй. Би өөрөө ингэж их нуухгүйгээр ингээ хэлцдэг. Тэгэл тэр үедээ нэг жоохон амар уур хүрээлээ ээж рүү жоохон муухай хайцсан. Яг тэр та яах гэж тэр үед тэгсэн ч гэдэм үү те. Буруутгал. Тийм. Ээжийг амар буруутгасан үг хэлсэн байхгүй би. Би одоо ингэж амар стресстэй амар юм төргөөртэй юм байгаа таны буруу. Би тэгж хэлсэн байхгүй. Ийм миний одоо ийм байгаа нь таны буруу. Өөр хэний ч буруу биш гэж ингэж хэлсэн. Тэгэл одоо бодоход тэр чинь амар тэнэг байхгүй тэр. Ээж нь яаж хүлээж авсан чиний буруутгалыг? Надад юу ч хэлээгүй. Огт юу ч хэлээ. Гэтэ нүднээс нь ч юм уу, байгаа байдлаас нь ч юм уу. Юу ч хэл дуураагүй. Юу ч хэлээгүй. Тэгэл бид амар олон талаа юм ярьчаал шүүд. Ээж нь зүгээр тоохгүй хүлээгээд авсан. Ээж юусоо тоодгүй юм. Дотроо үнэхээр тоохгүй байгаа болоо. Төрсөн охиноосоо тийм үг сонсох. Дотроо л амар хэцүү байгаа л гэж боддог. Ээжд. Дотроо амар хэцүү л байсан баг тэр үедээ. Тэгэд яг сүүлд ингээ уучлахгүй ч муугаад байхад ээж зүгээрээ минь охин гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө надад ингээд ээж тэр үед л амар л говцсон байгаа надад гэж амар их боддог. Яаж ч утсан тийм таны буруу гэл шууд тэнгүүт яаж ойлгохтой байх вэ? Тэгж юу н амар гэмшил аяг их төрдөг. Ер нь бол заслуул хэрэгтэй юм байна те. Ээжид нь чамдч. Төгшилт гэж байгаа шүү дээ. Төгшилт нь ууртай холбоотой. Юутай? Ууртай тий. Нэг амар холбоогүй баха. Ер нь л заримдаа холбоотой юм шиг заримдаа холбоогүй юм шиг. Ер нь ихэвчлэн амар л шууд л уралцдаг ингээл жоохон төгших гээд ирэнгүүтэй гэх юм. Жоохон ингээд сандарч мандрах гэдэг юм шууд ингээ уур ингээ хүрчдэг. Тэгээ ууралцдаг. Тэгж төгших нь болохоор нэг юм хүмүүс намайг юу гэж байгаа бол гэсэн бодлоос л тэгж төгшөөд идэг байх би. Ер нь ч өөртөө хэр ихтгэлтэй вэ? Өөртөө нэг хай болохоор амар ихтгэлтэй болчихсон. Хай ингээл толь молны урд ингээл очиж төгсөл ерөөсөө толноос салдгүй. Хай болохоор амар ихтгэл болчих. Бүр ингээд утасныхаа нүрэнд ч ингээ өөрөг харахаас дургуурдаг тийм үү? Хаяа тэгдэг. Хаяа л амар бүр өөртөө амар дуртай зураг мурга янз янзаар авч үзэл тэгдэг.
Ер нь бол сэтгэл санаа нь хэлбэлцэмдэх юм шиг Ер тийм. нь нэлийн хэлбэлцсэн. Шалтгаантай юу, шалтгаангүйгээр хэлбэлцэх үү? Ер нь жоохон шалтгаангүй дээ. Тэгэл нэг өдөртөө бол 2-3 удаа нэг солигдсон шүү. Өдөр болгоно. Тий. Тийм. Тэгэл нэг жоохон солигдоод одоо нэг өглөө нь амар сайхан аштай байлаа гэхэд оройн аимшиг болцсон ч гэдэг юм. Тэгээ ерөөс ямар шалтгаангүйгээр тийм болцсон. Эсвэл яг тэр гадуур яваад ч юм уу тэр одоо миний уурыг хүрэж байгаа штэ одоо тэр ер нь юм болгонд л амар уурлаад идэх байхгүй. Тэднэр нь намайг тийм болгоод идэв юм уу? Яад юм мэдэхгүй тэгээд гэсэн сэтгэл хөдлөл бол ингээ айгүй хурдан солигддог. Нэг инээдснэ ингээл найдад мэддэг нэг л юм ярьчихсан. Гинт ингээл сонирн болол улмаар тийм шиг тий өөрөө хитрхи хинээд энэ да гэж боддог ч юм уу. Тийм бодол бас төрдөг хаяа. Энийх баярлахын оргил нь гэх юм уу? Айгүй хүчтэй баярлал яаж илэрх вэ? Ер нь бол хит их баярлаад байх юм бол ойрлцоод идэ одоо нөгөө баярлалдаг ойрлолт гэдэг штэ тгийж ойрлдог ч юм уу. Тэгээ тиймэрхүү л нөх амир зүйл үед л нэг тгийж чанга манг гинэж минийхээ нэг жоох болцсон. Тийм баярлахын үед бол нэг тгийж жоохон ойрлж мөрлөө баярлал. Гэтэ тэр нь нэг удаан биш нэг хэсгийн хугацаанд хичээлдээ л ярилцдаг. Одоо юм хомонд чи тийм юм тэнцэн байна гэдэг ч юм уу. Нэг 5 секунд орчим нэг баярлснаа тэгэл болчихно. Тийм. Төгшхийн дээд илэрлэл нь ямар байх вэ? Төгсөх нь болохоор зүрх амар дээлтэй. Бүр ингээд амар дээлтэй. Тэгээ ингээд байд суухын аргагүй болчихдээ ингээд бүр хамаг би ингээд чичрээд байдаг байхгүй юу? Би ингээд чичрээл байд сууж чаддгүй ингээд яа яах вэ гэж бүр зүрх ингээд өвдөөд байгаа юм шиг энд ингээд нэг юм өвдөөд байгаа юм шиг санагдал. Тэрийгээ жоохон ингээд нэг цохиж үзээл. Оюун ухаанч гэдэг юм уу бодол санаа өөрчлөлт гарах уу? Эсвэл яг тэрийг ажиглаад байх уу? Өөрөө л бодно шүү дээ. Яа тэр хүн одоо жишээ нь миний төгсөж байгаа гол шалтгаан нь болохоор нөгөө нэг хүн намайг юу гэж байгаа бол гэдэг бодол байгаа шүү дээ. Яг тэрийг л амирх бодно. Тэгсээс бодол бол нэг хяналтгүй бол болчдгүй юм шиг байна. Хяналтгүй бол гайгүй. Тэгээ яг тэрийг л амир бодно. Хүн яагаад энэ намайг юу гэж хэлж байгаа л тий. Над руу одоо ямар утаснаас юу гэх гэж залгаад байгаа юм болж идэв юм уу? Амир. Тийм тэгэхээр ямар ч байсан төгсөж байхдаа бол ухаан бол байж идэм байх шүү дээ тий. Ер нь ингээд яг өөрийнхөө байдлыг юу гэж боддог вэ? Сэтгэл санааныхаа байдлыг. Ер нь жоохон готронг үзэлтэй юм уу? Тиймэрхүү. Тэгэл юм болгоно ингээл амар уурлал төгшөөл ингээд татлаа надад өөртөө амар зовиртэй байдаг байхгүй юу? Юурс юм баймарг байхгүй юу? Жоохон сэтгэл санаа амар ингээд 50 ингээд юмараа штэ. Тэгэхэд цаанаасаа л ингээд төгшөөл цаанаасаа л уур хүрээл юурс уурлахгүй бай гэж би юурс чаддаггүй. Жижиг юм болгонд л уурлна. Амар уур хүрнэ. Тэрс ийм баймаргүй санагдаал. Тэгэл шалтгаан нь юу гэж бодож ирсэн үү? Би яагаад юм болчихвоо? Мэдхгүй. Миний бодлоор л нэг тэгж ачаалал ядралт стресстэй л холбоотой байх гэж би бодоод идэв. Тэр төгшөлтийг бол сайн мэдэхгүй л байна. Юусэн тэр уур уцаар тэр юг жоохон стресс ядралт ч юм уу. Тэнтэй холбоотой. Нөгөө бага хахтаа бас нэг их хичээл хийдэг байсан байхгүй юу? Ер нь дандаа хичээл хийн. Тэгээл ер нь жоохон ядарч мадраа жоохон оюуны хувьд ядарч байгаа ш тэр чинь. Тэгээл жоохон тиймэрхүү ууртай ч юм болцсон байж магадгүй бас боддتي. Ер нь бол одоо ерөөдөө битэрийн цаг төгчөн тэгээд яг өнөөдрийн хувьд те уулзалтын хувьд ингээд дүгнэж хэлэхэд яг л өөрөө онш тавих юм бол нэг дасан зохицох юм гис нэг тийм онш байдаг. Тэр нь юу вэ гэхээр удаан хугацааны ямар нэгэн стрессийн нөлөөгөөр зан төлөвийн хувьд зах хэмжээний өөрчлөлт гардаг буюу ууртай болдог гэж ойлгож болно. Тэгэхээр яалчгүй багаасаа өөрөөсөө агтсан өндөр шаардлага тавьдаг байсан юм байна тийм үү? Тэгэхээр энэ төгс байдлын комплекс гэдэг бол буюу перфекционизм гэдэг бол яалтчгүй хизээ нэгэн цагт уналтанд хүргэдэг.
Яг вэ гэхээр хүнд мэдээж эерэг сөрөг янз бүрийн сэтгэл хөдлөлүүд бол ээлжилж орж ирж байдаг. Гэхдээ сэтгэл зүйн хувьд доктортой хүний хувьд шалтгаан алга болчих юм бол тэгэл за баярлахын үед бол чи тэгэл тайвширчдаг гэсэн шүү дээ. Харин эсэргээрээ уур нь хадгалагдаад байна. Одоо оновчтой гэх юм уу да сэтгэл зүйн доктортой хүний хувьд бол уур нь ч гэсэн шалтгаан байхгүй болчих юм бол арилждаг. Тэгэхээр энэ дасан зохицохын асуудал бол байгаад энэ чамд. Нөгөө талаар баг багтаа ирэх байсан гэдэг тэр бол яалтчгүй нөгөө эмзэг бүлэгт ордог. Ирэх хүүхдүүд сэтгэл зүйн үед бол доктортой биш та тийм үү? Хүснээ авч яадаг. Тэ яг өөрийнхөө хүснээр байлгаж яадаг хүмүүсийг. Яг өөрийн хүснээр байхгүй бол ууралж яадаг, эсвэл уйлж яадаг. Буюу стрессж яадаг. Тэгэд энэ ялчгүй бага наснаас ингээд одоо програм гэх юм уу да суусан. Тэгээд тэр нь явсаар байгаад нийгэмд амьдраад ирэхлээр нийгмээс тавих шаардлагууд өндөрсөд ирдэг. Тэнгүүд нөгөө трийг даахаа болж байна гэсэн үг. Тийм болохоор чиний хувьд бол ерөнхийдөө сэтгэл заслын эмчилгээ бол заавал хэрэгтэй. Тийм болохоор одоо энэ уулзалтын дараа цаг зав боломж хязгаар надтай холбоо бариад хоёулаа сэтгэл заслын эмчилгээ хийлгээд ирээдүйн халуун гэдэг хүн одоо магадгүй амьдрал чинь газар хөдлөж галуу юулжсэн ч өөр ямар ч хэрэгтэй хүн таарж исэн ч айгүй тайвнаар асуудлуудыг хүлээж аваад сурчвал чамд ямар вэ? Гоё штий. Юу тийм л амирын жоохон сэтгэл санаа амар тайван нэг юу ч болоогүй юм шиг ингээд явж имаар санагдаад байгаа. Тийм боломж байгаа болоо. Байгаль ах өөрөө хичээгээл үзэх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энэ тал дээр хоёулаа хичээгээд үзвэл юу гэж бодож байна? Хамтраад энэ бол багийн ажиллагаа байх бол. За тэгвэл өнөөдрийн үед ингээд дуусъя. Тэгээ дараа нь хоёулаа бүтээх хөө. За. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Хүн бүрд тусламж хэрэгтэй. Хамтдаа ярилцаж, хамтдаа шийдье. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд